Анх 10 настайгаас эхлээд ажил хийж эхэлсэн. Дотоод мөрөөдөл маань болохоор хэрвээ би ээж болох юм бол хүүхдээ өөрөө харандаа гэж мөрөөддөг байсан. Хүмүүс тэгээд зайнаас ажиллах, за онлайнаар ажиллах боломжтой юм байна. Хүмүүс хараад ичээд байна. Ярих үгөө мартдаг гин амар хараадах юм. Өөрийнхөө цагаар хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг ингээд шийдэрээ. Хүүхдийн жингийн 20% нь зөвхөн дангаараа тарь хизэлдэг. Тэгэхээр бүхний маань тоглоом нь унаад уйлж ээж охин ээж нь бичлэгээс дуусгаж идэх үү? Одоо бараг дууслаа. Ээжигээ дэмжээрэй миний охин. Охин маань одоо 6 сартай. Сайн байцгаана уу? За миний YouTube channel тавтай морил. За энэ ондоо YouTube сувг хөтөлж эхлэнэ гэсэн зорилгоороо анхны видеогоо оруулах гэж байна. За намайг Саран сувд гэдэг миний Instagram хаяг болохоор энэ би таадтай харуулъя. За өөрийнхөө lifestyle тэгээд ер нь дадал зуршил. За тэгээд саяхан шинэхэн ээж болсон охин маань одоо 6 сар хүрсэн. Охиныхоо шинэхэн ээжийн туршлага, за тэгээд сурж байгаа зүйл, харах үнц, амьдралынхаа харах үнцөг, за тэгээд бизнес гээд янз бүрийн зүйлсүүдийг таадтайгаа хуваалцдаг. Тэгээд одоо daily vlog маягаар за тэгээд ер нь бодож байгаа зүйлсийгээ бусадтай ч гэсэн хуваалцъя, шинэхэн ээж болсон туршлагаас хуваалцъя гэдэг байдлаар YouTube суугаа эхлүүлж байна. За тэгээд шинэхэн ээж болсноос хойш зөндөө олон ээж нар маань надаас за хүүхдээ өөрөө харж гинөө те энэ хугацаанд хэр сэтгэл зүйн бэлтгэлтэй байна да. За төрсний дараах янз бүрийн зүйл болсноо. Ер нь яг одоо хүүхдтэй холбоотой харах үнцгөө хуваалцаач гэж зөндөө олон асуулт ирсэн. Тэгээ та эдтэй би бас яг өөрийнхөө одоогийн байдлаар бодож байгаа, харж байгаа үнцгөө хуваалцахаар шийдлээ. За тэгээд өөрийнхөө хувийн түүхийг товчхон дурдах юм бол би анх 10 настайгаас эхлээд ажил хийж эхэлсэн. Яг 5 дугаар ангиа төгсөөд зуны амралтаас эхсүүлээд за тэгээд baby нарыг харах, асрах, за хувийн багш хийх, одоо гэрээр багшлах гэх мэтчлийн янз янзын зүйлс хийсэн. Тэгээд яг тухайн үедээ болохоор яг миний дотоод мөрөөдөл маань болохоор хэрвээ би ээж болох юм бол хүүхдээ өөрөө харандаа гэж мөрөөддөг байсан. Тэгээд одоо харин ээж болоод яг тийм мөрөөдлөө биелүүлж байгаадаа айгүйх баяртай байна. Тэгэхээр айгүй юм аз жаргалтайгаар хүүхдээ харах юм жижигхэн богинохон хугацааг өнгөрүүлж байгаа гэх юм уу. Тэгэхээр та эдтэй бас энэ одоо харах үнцэн маань ч гэсэн жоохон ч гэсэн туслах байх гэд ингээ ээжүүдтэй зориулж видео хийж байгаа юм шүү. За гэхдээ бас яг дээр үеийнхтэй одоогийн амьдралыг одоо жиших юм бол бүх юм онлайнаар явдаг болсон. Аюул олон давуу талууд бас биднэрт бий болсон байна л да тий. Тэгээ яг монголоор нэг юм хүүхдээ хараад гэртээ суух ч юм уу нэг тиймэрхүү концептууд байгаад идэг. Гэхдээ яг тэрнийг яаж хэдүүлээ mindset shift хийгээд арай нэг өөр гоё сонирхолтой талаас нь энэ гайхалтай journey, энэ гайхалтай одоо богинохон хугацаагаа гоё аз жаргал дүүрнээр өнгөрөх вэ гэдэг тал дээр хид хідэн поинтуудыг та эдтэй хуваалцах гэсэн юм аа. Ковидын дараа ер нь бол бүх хүмүүс зайнаас ажиллах, за онлайнаар ажиллах боломжтой юм байна гэл айгүй олон гайхалтай өөрчлөлтүүд бий болсон тийм болохоор бас охиноо гэртээ асрангаа өөрөө хайжууд нь байж охиноо өөрийнхөө хайраар ингэж мөсгөнгөө бас зөндөө олон зүйлсүүдийг хийх боломжууд бас нэгдсэн байгаа нь надаас айгүй том давуу тал болж байгаа. Охины маань 3 сартай байхад би бас яг сэтгэл зүйч ментортойгоо ярьж байхад надад бас айгүй чухал зүйлсүүдийг надад хуваалцаж өгсөн. Тэгээд Сараа чи ингээд эхний 1-2 жилээ хүүхдтэй зориулнаа, өөрийнхөө цагаар хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг ингээд шийдэрээ. Тэгээд ингээд дотроо ингээд шийдвэр гаргачихаар дээшээ доошоо савлах нь сэтгэл санаагаар гунж гутрах нь бага байдэн шүү. За тэгээд хүүхдэд энэ одоо 1-2 нас хүртэлх, тгээс 2 нас хүртэлх хугацаанд чи маш их хэрэгтэй байгаа. Тэр одоо гайхалтай хөрөнгө оруулалтыг өөрөөрөө хүүхдтэй хөрөнгө оруулалт хийж одоо томоор зураг хараарай. Тэгээд хэрвээ ирээдүйн одоо 20-30 жилийн дараа карьераа тий өөр ингэсэн зүйлдээ цаг гаргахын сан гэж болж байгаа бол энэ ихний хүүхдийн чинь тгээс 2 нас хүртэлх яаж асарсан, ямар одоо орчинд байсан, ямар хэлээр ярьж исэн нь хүүхдийн одоо ирээдүйд маш чухал нөлөөлтийн шүү гэж одоо сэтгэл зүйчтэйгээ ярьж ах тэр үед бас надад ингээд амар гоё ингээд одоо харах үнцгийн маань ингээд өөрчилсөн гэх юм уу.
Тэгээд яг ээжүүд маань мэдж байгаа ах тэгэл төрсний дараа ялцчихгүй те ингээл гарч орж чадахгүй хүмүүстэй илүү их одоо харилцаа үүсгэж чаддгүй ч гэдэг юм уу нэг түгээмэл тохиолдуудаас гардаг. Гэхдээ би ер нь бол өмнө нь бас дандаа л гэрээсээ ажилдаг, зайнаас ажилдаг гэсэн болохоор харьцангуй бас ер нь гайгүй байсан. За тэгээд тэрнээс гадна хамгийн чухал point болохоор би бас хүүхдээ бэбитэй болсныхаа дараа зөндөө олон судалгаа, янз бүрийн гадаадын контентууд те хүмүүсээ яриа энтриг ингээд үзэж байхдаа би буруу санаагүй бол тэгээс 3 сар хүртэлх настай хүүхдийн жингийн 20% нь зөвхөн дангаараа тархи эзэлдэг. Тэгэхээр тэр үед нь те ингээд одоо care хийх, тэр үед нь ээж хэрэгтэй байх, тэр үед нь охинтойгоо ингээд хүүхдтэйгээ те skin to skin ингээд touch хийх гэдэг чинь ингээд ирээдүйд одоо энэгшил янз бүрийн одоо зүйл болохоос ингээд хамгаалдаг юм аа гэдэг айгүй гоё яриа подкаст сонсч байсан. За тэгээ та хэдэд би бүр ингээд ярих юм бичээд ирсэн. Бичээд мартахгүй та хэдээс жоохон ч гэсэн минутанд чухал зүйлээ хүргэхийн сан гэдэг. Охин маань энд байна. Охинтойгоо бас бичлэгээ хийж гин. Охин маань тоглоом нь унаад уйлчин. Ээж нь бичлэгээгээс дуусгаж идэх үү? Одоо бараг дуслаа. Ээжигээ дэмжээрэй миний охин. Охин маань одоо 6 сартай. Саяхан бор хоолнд ороод өнөөдөр 7 дахь хоног нь болж байгаа. Тэгээд айгүй хөөрхөн байна. За үргэлжлүүлээ шүү ээж нь хичээлээ. За тэгээд охин маань бичлэгэнд орно гинэ. За яах вэ? Наа тэрвэрэд яриа те. За тэгсэн чинь тэр сэдв дээр юу гэсэн бэ? Хүүхдийн амьдралын эхний жилд одоо тэгээс 3 нас хүртэлх эхний жилд одоо бидний хэлдгээр бараг санахгүй дээ, юу ч санахгүй дээ. Одоо санахгүй энэ жилүүдийг яавал гэжтэй гэж боддог энэ жилүүд аюул чухал байгаа байхгүй хүүхдийн амьдралын эхний жил. За тэгсэн чинь тэр жилүүд нь яасан бэ гэсэн чинь нэг секундэд 1 сая шин одоо холбоосууд, эд эсүүд байнгын бий болж идэг. Тэгээ тэр үед нь болохоор хүүхдийн танин мэдхүй, сэтгэл хөдлөл, бие бэлдрийн өсөлтийг бий болгодог шин туршлага, хүрээлэн буй орчин, за хажууд нь ээж нь байна уу, хэн асрах, хэрхэн харилцаж байгаа гих зүйл нь ингээд одоо тогтож бий болдог гэж байгаа байхгүй юу. Тэгээ ийм учраас эрт үеийн туршлага нь ирээдүйн суралцах хандлага, эрүүл мэндийн суурийг тавихад маш чухал нөлөө үзүүлдэг. Тэгээд it's not just about the memories, it's about the growth гэж байгаа юм л та. Тэр нь ээжүүдийг хараад ингээд бидний нийтлэг гаргадаг алдаа болохоор бэбитэй болсныхаа дараа хурдан ажил төрөлтөд орох ч юм уу те одоо ихтэй би бас хурдан ажил төрөлтөд орсон ээж нарыг буруутгах гээгүй шүү. Нөгөө талыг нь илүү их тайлбарлаж байгаа гэсэн үг. Яаж гоё гэхдээ аз жаргалтайгаар хүүхдээ асрах вэ гэдэг тал дээр л өөрийнхөө зур харж байгаа үнцгийг та хэдтэй хуваалцаж байгаа гэсэн үг шүү. Тэгээд тэрэн дээр илүү их одоо өөрийгөө буруутгаад гэх юм уу, одоо голоод гэх юм уу, үр бүтээлгүй байна гэж боддог ч юм уу, тиймэрхүү бодлууд айгүй түгээмэл байдаг юм шиг санагдсан. Тэгэхээр тэрнээс бас хэрхэн дархлаатайгаар би бас гайгүй хандл хийж чадж байгаа вэ гэдгийг ингээд үзүүлж байгаа. Ер нь ээжтэйгээ ингээд ном унших, ээжтэйгээ цагийг өнгөрөөх, тэгэл янз бүрийн ихний туршлагууд бол хүүхдийн амьдралын ихний хэдэн жилд бол айгүй чухал байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг тэр бүхэл бүтэн цагаараа хүүхдийнхээ хажууд өөрөө байгаад тэгэд ингээд хуваалцах нь илүү чухал санагцсан. Хүмүүс хараад ичээд байна. Ярих үгөө мартдаг гин амар хараадах юм. За тэгээ сэтгэл зүйчтэйгээ ярьжсэн нэг сонирхолтой бас ярианаас хуваалцах юм бол дэлхийн 2 дугаар дайны өмнө дэлхийн 2 дугаар дай болохоос өмнө ер нь ингээд одоо шоронд гэмт хэрэгтнүүд амар бага байлаа тий одоо тэр үед ингээд илүү ээжүүд гэртээ үлдээж үр хүүхдээ асрах хажууд нь байх гэдэг зүйл байдаг байсан болохоор одоо гэмт хэрэг гарах нь бага янз бүрийн одоо шоронч ч гэсэн одоо бага гэмт хэрэгтнүүдтэй 2 дугаар дайны дараа яасан бэ гэсэн чинь эмэгтэйчүүд ингээд карьер хөөж эхлээд тий хүүхдээ үлдээж эхлээд тэрнээс хойш болохоор ингээд аюул олон хүүхдийн суурь сэтгэл зүйн гэмтлүүд бол ихээр үүсэж ирж исэн тийм судалгаа байдаг юм байна л та. Тэгээ тэрний талаар надаас ярьж өгөөд тэгээд тийм болохоор ингээд хүүхдийн одоо ирээдүйд ямар хүн болж бий болж өсөж тарних вэ гэдэг эхний хэдэн жилүүдэд бол маш чухал байдаг. Тэгээд ингээд миний хувьдаа өөрийн маань гаргасан шийдвэр болохоор одоо эмэгтэй хүний одоо натуралаасаа ингээд одоо үр удмаа үлдээх те одоо хүүхдээ асраж инэрх гэдэг тийм натурал одоо зүйл бол яг ээж хүн гэдэг одоо эмэгтэй хүн
ээж хүн гэдэг зүйлд ингээд оногдсон байд юм байна гэдгийг бас илүү их ингээ ухаарад тэгээд одоо бүрэн цагаараа охиндоо ингэж хөрөнгө оруулалт хийнэ. Хүүхдээ аз жаргалтайгаар гоё гайхалтайгаар ингээд энэ journey-г энэ гайхалтай мөчүүдийг нь хамт өгнөө гоё одоо сэтгэл зүйн гэмтэлгүй гэх юм одоо юу юм бэ те янз бүрийн зүйлгүй тэр одоо чухал одоо би хэрэгцээтэй байгаа охин маань ингээд одоо би ингээд хүлж байгаа хооллуулж байгаа гэх мэтчлэн одоо бүтэн одоо ээжээс ингээд хүүхд шалтгаалж шүү дээ те тэгэхээр тэр гайхалтай зүйлсүүдийг нь бүрэн өгнө гэж шийдвэр гаргасан. Тэгээд үр хүүхдээ гоё мундаг хүн болгож өсгөх нь хүмүүжүүлнэ гэдэг бол уус айгүй урт хугацааны зүйл юм байт юм байна. За тэгээд миний амьдралын одоо бүхэл амьдралаараа одоо ажиллах тэр том нэг project бол үр хүүхдээ мундагаар өсгөж ээж байх, эхнэр байх гэдэг зүйл юм байна гэдгийг ер нь бас илүү гүн гүнзгий ойлгоод тэгээд энэ journey-га амар гоё behave хийж ингээд тэрвэрч авч байгаа гэх юм уу. Тэгэхээр ээжүүд маань та хэд маань өөрийгөө одоо нэг хайрцаглахгүйгээр тэгээд тэр гоё journey-га гоё өнгөрүүлээрэ. Гэхдээ бас хүүхдээ хараа сууж гин гэдэг чинь өсөж хөгжихгүй байна гэсэн үг юусоо биш шүү дээ тий. Тэгээд би бол охинтойгоо байхдаа жирэмсэн байхдаа ихэлсэн номнууд тэгэл ер нь амар чанартай олон номнууд уншиж дуусгасан. За тэгэл ер нь айгүй чанартай ажил гараасаа гаргаж сурж байгаа баг цагт тэг хүүхдээ олно гэдэг чи айгүй олон зүйлсүүдийг болт юм байна. Одоо өмнө нь болохоор нэг ажил хийх хичээл дуншаал амар их одоо төгс байдал хүсэл агаад байдаг гэсэн. Одоо болохоор надаа ингээд амар лимитэд жоохон цаг байгаа болохоор тэрэнд би яаж илүү бүтээмжтэй байх вэ гэдэг ингээд тарих амар өөрөөр ажиллаж эхэлсэн. Тэгээ тийм болохоор айгүй олон давуу талууд бас байд юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр дараагийнхаа бичлэгээр би зөндөө олон гоё гайхалтай зүйлсүүдийгээ та хэдтэй хуваалцсанаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа баяртай. Мимоса минийхэн баяртай гэрээ. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа баяртай.